текстээ явуулчлаа. Зураг бол байхгүй. Монголын хувилгаад болохоор бягалан хүмүүстэй уулзсан. Мараалын хэлээд ороод чадрах болж байгаа юм шиг. Юу яана. Тийм үү. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн даалт ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авт радиатор сервис 23 жилийн туршлагатай. За эднийх ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэхээр бүх төрлийн автомашины шинэ хуучин радиаторын төрөлцсөн худалдаа байдаг. Дээрээс нь радиаторын мэргэжлийн засвар байгаа. Радиаторын хуванцар банк сольж өгдөг. За хамгийн гол нь олдохгүй байгаа тэр ховор банкыг хөнгөн цагаанаар танд хийж өгнө. Мөн автомашины парыг салон задлахгүйгээр угаана. Заавал нэг задлаад ах шаардлагагүй. Шинэ парны радиатор худалдаа, суйрлуулалт, хөдөө орон нутгийн унаанд бас тавьж өгдөг. Мөн эйр кондишн цэнэглэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байгаа ахна. За олон жилийн туршлагатай найдар дахамт толноор бас манайхаа очиж үйлчлүүлээрэ. Одоо юу юугаа цагаан ногоосоор болох гэж юм тийм ээ. Машиныхаа аюулгүй байдлыг бүрэн ангаад яваарэ. За хаягийн хувьд болохоор хоёр салбартай дээр сансрын колонкоос дээр их рүү эргээд 300 м техник салбар байрлаж байгаа бол хоёр дахь салбар нь хуучин 22-ын товчоо Mac компани хажууд төв зам дагуу байрлаж байгаа нэ. Баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ юу хүргэх вэ гэхээр за даалт ертөнц нэвтрүүлгээр бидний сайн мэдэхгүй худагт хувилгаад буу удгнуудын түүхийг хүргэдэг. За өнөөдөр бол одоо худагт хувилгаадын тухай Доржийн Сүхбаатарын бичснээр бас сонирхолтой байх болов уу гэдэг үгнээс хүргэх шийдлээ. Энэ нэвтрүүлгийг одоо хоёр хэсэг болгон та бүхэндээ хүргэнэ. За тэгэхээр Монгол нутагт одоо хувилгаан, гигантнуудын хойд дүр төрөлгүй 100 шахам жил өнгөрсний дараахан сайхан хэдэн жилийн өмнө бас дараагийн дүр нь доторсон гэдгийг мэдж байгаа. За цөвөн цагт худагт хувилгаан гэсэн үгийг Монгол үгсийн сангаас хасаад олон 10 жил өнгөрсөн байсан. Худагт хувилгаадын гайхамшигт буйны үсийн талаар ярихад хинж үнэмшихгүй цөөн цаг саяхан үргэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо худагт хувилгаадын тухай ярих цаг нь болсон байх. Тэгэхээр төвдийн судар ном ёс жаяганд хойд дүр хувилгаадын талаар дараах байдлаар авч үздэг байна. Үхлийн дараа хүн хоёр байдлаар дахин төрдөг гэнэ. Нэг нь үүлийн үрийн дагавраар төрдөг, нөгөө нь инрэл, залбирал, ёроолийн хүчээр төрдөг. Үүлийн үрээр төрдөг гэдэг нь мунхагийн шалтгаанаар сүрэг болон эерэг үүлийн үрийн тухай хүний ухамсарт тод үлдээд ахуй ертөнцид шунсан, шунал, сэтгэл хорогдсон хүмүүсийг дараагийн төрөл рүү шиддэг байна. Ингэжл хамаг амтан ахуй ертөнд сансарт дахин төрөл авсаар тасралтгүй эргэлддэг байна. Хүн өдөр тутмынхаа амьдралд буян үйлдэхийг хичээж, буянд санаа бодолтой амьдарч, за ялангуяа өөхөх цагта энерхи бод сэтгэлд эзлэгдсэн бол дээд зэйн төрдгөө гэж бид нар ч гэсэн үздэг тийм ээ. За дээд бодисдванаар буян номыг хурааж, илт үзлийг онож, амтныг хамаг амтныг энерх бод сэтгэл болон бусдад сайн сайхныг өрөөсөн залбирлын үр дүнд дахин төрдгөө гэж үздэг байна. Бодисдванаар болохоор энэ замбуутыг хизээ, хаана, хэний төрхөө өөрийн эрхшээлээр сонгож дахин төрж чаддаг гэнэ. Төлөхгүй гэдэг төвд үг нь хувилгаан, нирмакай, бурхны бие гэсэн утгатай үг гэж байна. Тэгэхээр нирмакай 3 төрөл байдаг гинэ. Үүнд нь дээд лагшин, нэгтэн дээд лагшин, энэ нь буддаа гэж үздэг бол хоёрт нь бүтээгч лагшин. За энэ бол бурхан бүтээгч зурааж, дарахад зэрэг дүрээр илэрдэг бол гуравт нь хувилгаан лагшин. Энэ нь бурхан, хүн, гол мөрөн, булаг аршаан, гүүр, эмийн ургамал мод мэтэр бусдад туслахын тулд төрөл бүрийн байдлаар илэрдэг гэнэ. Тулхгүй буюу хувилгаан нь 3 дугаар төрөлтөө багтдаг байна. Хойд дүр гэдэг нь өмнөх дүр нь таалал төгссөний дараа дахин төрснийг хэлж байгаа юм. За мөн амьдта өөрийн дүрийг дахин тодруулсан явдал ч гэсэн байдгаа. За төвдөд хойд дүрийг тодруулах ёс 13 дугаар зуунаас эхлээд гармаа жагарж эдийн хойд дүрийг тодруулах үеэс эхэлдэг гэж үздэг байна. За бараг 900-ны турш 17 гармаа гарж эдийн дүрийг тодруулж ирсэн байна.
Ээжтэй шашин хамаг амьтны тусын тул замбуу твд гармаа гарждын 21 дүр тодрох ёстой гэж үздэг юм байна шүү. За мөн саажаа, гармаа, нимва, за гэлүгвагийн ёсонд худагт хувилгаадыг тодруулах ёс өнөө хүртэл үргэлжилсээр байгаа юм. Зарим тохиолдолд болохоор хойд дүр тодруулах шаардлагагүй байдаг гинэ. Зонхой ба богдын шав, гиндэн дарам, төвдийн цанга нутагт даршлам хийдийг үүсгэн байгуулад 1474 онд 84 наснда таалал төгсөөж. Даршлам хийдийг үүсгэн байгуулж нас орсон тийм ээ. Тэр үед хүмүүс түүний хойд дүрийг ирж тодруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Яагад гэвэл тэр үед 1476 онд төвдийн цанга нутагт Санкт-Чопел хэмээх хүүхэд мэндэлсэн байна. Мэндлээд өмнөх амьдралаа ямар ч алдаагүйгээр яриад исэн учраас хүмүүс үүнийг гинтэн дарам ламын хойд дүр гэдэгт нь бүрэн итгэжсэн гинэ. Тэгэхээр шаардлагагүй гэж үзсэн. За хойд дүрийг тодруулахдаа төвдөд дараах аргыг ашигладаг гэнэ. Өмнө дүр нь дараа төрөлтөө хаана хизээ хэнийд төрхөө уртчлан таамаглаж шавнартаа загтал хэлбэрээр бичиж үлдээдэг. Энэ загталтаа нэг хосондоо грэслэл захиа даалгавар маягаар бичиж үлдээдэг гэнэ. Мөн өмнөх дүрийнхээ эдэлж хэрглэж байсан эрх, хонх, дамар, модон аяга зэрэг эд зүйлсийг таньж гин үгүй юу гэдгийг шалгадаг бахан. За дээрэс нь өмнөх дүрийн ойр дотны хүмүүсийг таних байгаа эсхийг нь шалгаж үздэг байна. Дээрэс нь ариун нуурын усны мандал дээр тодорсон номын үсэг дүрээр тодруулдаг. Төвдөд Лахас хотоос өмнө зүгт орших лам лацоо хэмээх ариун нуурын мандал дээр үүссэн үсэг дүрээр нь тодруулдаг гинэ. За мөн хойд дүрд нь шалгарсан хэд хэдэн хүүхдүүдийн нэрийг бичсэн сугалаагаас сугалж тодруулдаг арга ч гэсэн байдаг юм. Тэгэхээр хойд дүрээр нэг биш нэлээд хүүхд тодрох үе бас гардаг юм байна л та. За жирийн хүн одоо бид нар тийм ээ жирийн хүмүүс бол өгөхөөсөө өмнө дүрээ ховилж дахин дүрээ тодруулж чадахгүй буюу дараа дүрээ одоо ингээд тодруулж чаддгүй. Харин дээд бодисдванаар дүрээ олон 10 олон мянга дахин хувилж чаддаг. За амьд байхдаа дүрээ дахиад тодруулж чаддаг. Хойд дүрийн гол зорилго бол өмнөх дүрийнхээ бүтээж чадаагүй буян номыг ажлынх нь одоо үлдээсэн тийм ээ дутуу гүйцээсэн юм бүрэн гүйцээх, ном судар сүм хийд сувраг бүтээх, за мөн шашин амьтны тусын тулд дахин төрдгөө гэж үздэг байна. Мөн өндөр мэдлэгтэй ламнар хойд дүрийг урдчлан таамаглах аргаар хэлж тодруулж болдог. 13 дугаар далай лам болон 14 дугаар далай ламыг өндөр мэдлэгтэй ламнар урдчлан айлдан ариун лам лацоо нуурын усны мандал дээр тодорсон үсгээр нь сонгож байсан байдаг байна. За худагт хувилгаад бол зөвхөн бурхан номын оронд л гинтэлдэг юм тусдаа өөр хүмүүс байдаг. 2000-ны тэртээ энэтхэг Бенгалид бурханы шашин хүчтэй дэлгэрч тэр үед олон гайхамшигтай худагт хувилгаад мэдлж байсан. За дундад зууны үеэс энэтхэг оронд хинду, исламын шашин маш ихээр дэлгэрч эхэлсэн. Дэлгэрээд энэтхэгт номын орон байхаа болсон. Энэтхэг гэж үздэг байна. За энэтхэг зөвхөн бурхан шашны ариун дагшин газар оршдог орон болсон байна. Дараа 8 дугаар зуунаас эхлээд төвд орноо бурхан шашны цогц буюу за Наландрын их хүлэгний сургаал дэлгэрсэн юм байна. Тэгээ эндээсээ төвд орон 20 дугаар зуун хүртэл бурхан номын орон болсон. Харин Монголын хувьд бол Монгол оронд 16 дугаар зуунаас эхлэн бурханы шашин маш хүчтэйгээр дэлгэрч Монгол орон 20 дугаар зуун хүртэл бурхан номын орон байсан. Энийг ч бид сайн мэдэх байх. Ингээд 20 дугаар зуунд Төв Азийн их хүлэгний оронд Монголыг одоо Оросууд, төвд орныг Хятадын улаантнууд зэрс зэвсгээрээд эзэлж төр шашныг нь одоо үндэс соёлтой хамт устгалж одоо устгалд оруулаад оронд нь улаантны одоо төр засаг тогтсон тийм ээ. Тогтоод ард түмнийг нь бол олон 10 жил зовоосон гэдэг. За эдгүүд төвд үндэстэн тусгаар тогтнол алдаж мөхлийн ирмэгтэр байгаа гэдэг юм дээр маш олон зүйлийг сонссон шүү дээ.
Монгол улс 20 жилийн өмнө ардчилсан улс болсон буюу 20 гаруй жилийн өмнө тийм ээ ардчилсан улс болж эдүүгээ бурхан шашин дөнгөж сэргэх үе дээрээ байсан байгаа. Гэхдээ энэ үед бол одоо бол тийм ээ Монгол орон бурхан номын орон биш хэвээрээ байгаа хнэ. Бурханы номын орон эдүүгээ энэ дэлхийд их хүлгэний бутаан орон баг хүлгэний Тайланд орноос өөр бол байхгүй. Ер нь бол алга болсон гэж үздэг харах нь. Харин Хималай нурууны орчим энэтхэгийн хойд хэсгийн Дармсала гэмтэх баг тийм ээ Дармасала. За мөн Ладак Непалийн өмнөд хэсэг газар Сикким мөн Берми хэсэг газар бурхны шашин оршиж байгаа. Эдгээр газруудад эдүүгээ худагт хувилгаадад бол мэдлэлсээр л байгаа хнэ. Хэдийгээр одоо эдүүгээ өрнөдөд бурхны шашин хүчтэй дэлгэрч байгаа ч гэсэндээ өрнөд бас бурхны орон биш гэж үздэг байна. Бурхан номын орон биш гэж үздэг байна. За буурхад худагт хувилгаад зампуу твд мэдлэгтэй тэнгэрээс цэцгийн хур бууж тэнгэрт давхар солонго татаж мэндэлсэн газарт нь шар гэрэл цацран гэрэлтэж за газрын булгийн аршаан ус оргилон гардгаа хэмээн зарим сударт бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Буддаг мэдлэхэд тэнгэрээс цэцгийн хур бууж бяцхан хүүгийн тэр гэрхсэн газар болгонд нь линхуа цэцэг дэлгэрч ийсэн гэдэг домогч байдаг. За дээрэс нь Адиша богд мэдлээд хаан аав нь түүнийг нэг ой 6хан сартаа байхад нь ард түмэндээ танилцуулахад нь бяцхан хүүгүн шууд ярьж эхэлсэн. Та бүхэн над мэд хаан язгуурт мэндэлж дутагдах, гачигдах зүйлгүй элбэг хангалуун байх болтугай гэсэн өрөөлийг айлтж байсан байдаг байна. Мөн богд цонхоо мэдлэх үед эхийн тусал унсан газарт нь навч бүр дээрээ сэнг араа бурхны дүртэй мотны холтос бүр дээрээ бурхны өсгтэй зандан цагаан мод ургаж ирсэн байдаг байна. Богд цонхоог 3 настай байхад нь үсийг нь аваад сахил хүртээхэд үс унсан газар бүрт нь хүж ургаж байсан гэмээр хүртэл байдаг юм байна. Монгол бурхан шашин дэлгэрсэн 16 дугаар зуунаас хойш 20 дугаар зууны ихэнх хүртэл олон арван худагт хувилгаад гигантан эрдэмтэн лам нор төрж замбуу твийн чимэг болж байсан. За тэрийн зах цугаас нь та бүхэнд бол хүргээд ингэ явж байгаа. Дарнатын хувилгаан алтан ургийн хөөгүн өндөр гэгийн занозар далаа ламын 4-р хойд дүр за мөн алтан ургийн хөөгүн тийм ээ ёндан жамц заяа бандад намхаа жамц ламын гигэн агва дамдрал харамб дэлов хутагч амсран жав говийн ноён хутагт анзар авжаа. За жавзан дам би одоо худагтууд байна. Дээрэс нь нээж тойн за мөн заваа дамдан намж мэрэгэн сүмб хамб иш бал балжир за дээрэс нь нараа бачингийн пүрвжав ялгуусангийн чимэд сэрэн зай бандад жамп цэрэн игзүр худагт гасандаш заманжшүр худагт цэрэнд орж жалханц худагт дэмдэн базар гээд маш олон гайхамшигтай худагт хувилгаад минь Монгол хооронд минь төрсөн байдаг. За худагт хувилгаад олноороо мэндэлж ард түмнэрээ бурхан шашинтай байсан цаг Монголын хамгийн гайхамшигтай үе байсан гэж тэмдэглэгдсэн байдаг байна. Тэгэхээр хувилгаан мэдлэх нь төрхөөсөө эхлээд л мэдэгддэг. Дэлх худагт жамсран жав одоогийн Завхан аймгийн Төдөвтэй сумын ойгон нуурын хөвөө Баян ариг уулын урд 1884 оны хөх бичин жилийн 10 дугаар сарны 8-ны үүрээр мэдлэх цагт нь гэрт нь цагаан шар гэрэл татаад тэр шөнө уулын урд адуу мансан адуучин ир "Гэхдээ энэ айлт ч одоо бүр гал гарсан болоо да" гэж маргааш нь бүр лавлаж асууж ирсэн гэдэг. Жалхан цуудагт дэмдэн базар мөн энэ утагт Баян ариг уулын ард мэндэлж байсан гэдэг. Энэхүү хоёр худагт төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байсан гэдгээрээ бас их сонирхол татна. За жамсран жав худагт 14-р далаа багшийн гэрийн багш байсан байна. За замбуу твийн 84 шидтний нэг хэмээн алтарсан дэлх худагтын хойдвор халахад ийхүү мэндэлжсэн гайхамшиг. Дэлх худагтын өмнөх эртний анхдагч дүр нь манай эртний 988 онд энэтхэгийн Бенгалд мэндэлсэн агуу их баш Тилопа юм байна. Тэгээд Тилопа болохоор 988 оноос 1069 он буюу за эртний энэтхэгийн ард түмний дунд тарны ёсны их багш агуу их шидтэн хэмээн алтарч ирсэн. За бурхан шашны 4 их ёсны нэг Гармавагийн ёсыг үндэлсэн
агуу гигантэн багш байсан байна. Филиппийн шавь нь Наропа гэж хүн байсан. Тэгээд Наропогийн шавь нь Марва, Марвагийн шавь нь Милабог гэмэх алдартай гигантнүүд буюу та гигантнүүдийн шавь нь ингээд дандаа гигантэн болоод ингээд явж ирсэн байна. За ийхүү очир хөлгийн агуу их багш нар манай Дэлэг хотгийн өмнөх дөрүүд нь байсан. Өмнөх дөрүүд нь байсан гэхээр үнэхээр бахархмаар ийм үйл явдал болсон юм л да. Эрдэнэ мэрэгэн бандад жамин гаруй мэдлэхэд шун дунд гэр дүүрэн басан юм шар гээгээд татаад тэр чигтээ өдөр юм шиг гэрэлтэй болж байсан гэж ярьдаг. Монголын хаад мэргэд хин гэдэг хувилгаан хаана хизээ хэний төрхийг хүртэл зүн совингоороо мэддэг байсан маа. 17 дугаар зуунд Монголын Сэцэн хаан нэг удаа Түшэт хааныг айлчлаад юу гэсэн юм бэ гэхээр Тэнгэр хязгуурт эзэн богд Чингис хааны алтан уургийн хүүхэн за монголчуудын бидний эзэн болсон нэгэн сайн хүүхэн танаад мэдлэх юм байна гэж бүр хэлсэн байт юм байна. Химээ миний санаанд буух боллоо гэж айлтжсэн гэнэ. Гэтэл энэ яг айлцсныхан дараа тун удалгүй Сэцэн хааны хэлсэн зүн бэлгийн тэр үг нь биелэгдэж 1635 онд халахын өндөр гэгийн Занбазар мэндэлсэн байдаг. Занбазар хүүхэн 3 настайдаа тархины судар уншиж азарын хэлийг аяндаа сурч тоглохдоо хүртэл сүм хийдийн дэргэд лам болж атис хүртээж тоглодог байсан байна. Ингээд Занбазар 1649 онд Төвд орноо морилоод Банчинбогдоос Гэцэс сахил хүртээд 5 дахь Далай ламтай уулзахад Далай лам Занбазарыг дарнад Живзэн дамбын хувилгаан дүр мөн болохыг нь тодруулж ирсэн байдаг. За дээрэс нь говийн догшин ноён хуудагт дулдуутын данзаар авчааг бид нар бүх сайн мэднэ. Түшэйтхан аймгийн Гомь мэрэгэн бангийн хошуунд одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт ядуу ард дулдуутын хүү болов төрсөн байдаг. Нялх балчир байхдаа ээж нь үүд болоод эцгийнхээ хамт айл амтнаас юм гууж баян чинэлэг хүмүүст тухайн үед амь зохио ирэхэд зарцлагдаж ингэж амьд ижигддэг байсан. Нэг өдөр данзаар авч аавынхаа хамт баян айлын найранд нь ороод үүдэнд нь зогсоод байсан юм байна л да. Зогсож байсан. За тухайн үед бол данзаар авч 6 настай жаалгүй байсан. Яг тухайн үед нь гадаа маш их хэмжээний бороо орж исэн. Ингээ баян айлын гэрийн хоморт борооны тусал тусахад үрхийн тэргүүн тарган ноён ихэд хилгэн ууралсан ба. Маш ихэд ууралсан. Гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон тэр нойрхоо хүүгийн дээр ерөөсө тусаал тусахгүй байгааг анзарч харсан юм байна л да. Тэгээд үхээ. Энэ муу нусгай хүүхэд дээр яагаад бороо ганц ч тусаагүй байдаг лээ. Гэрийн хойморт байгаа миний дээрээс ингэтлээ их бороо ордгийн учир юу блэ гэж асуусан. Харин үүний хариуд нь жаалхуу равчаа юу гэж хариулсан бэ гэхээр өвөл нь гараад бороо орохын цагт үүдэн болоод хоймрын ялгаа юу байх вэ? Өвчин болоод үхэхийн цагт өгшин болоод залуу юуны ялгаа байх вэ? Хэмээн 6 настай зохиосон Хурамстын тэнгэр гэдэг шүлгээ уншиж өгчсэн байдаг. Ингээ найранд өргөдөж ирсэн зочид түүний шүлгийг сонсоод бяцхан хүүгийн хурц мэрэгэн оюун ухааныг ихэд гайхан бахархаж хүүг хөөртөн хүндэлсэн гэдэг. За хамгийн сүүлийн хувилгаан Монголд 1940-од онд Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумд төрж исэн түүнийг Ламаадан хувилгаан хүү гэж хэлдэг байсан. Магадгүй бидний бас нэлийн сонсч ирсэн төв баг л та. Нутгийн ахмадууд ярихдаа хүмүүс зуны цагт морь тэргээ хүллэж майхан савтайгаа Өмнө Дэлгэрт очиж Ламаадан хүүгээс асуух зүйлээ асууж сэтгэлд хангалуун буюу бүх хариултаа аваад ингээд буцдаг байлаа. Ламаадан хүүтэй уулзах гэсэн ардууд нэгэн их том хүндийг дүүртэл цугладаг байсан гин. Ингээд битүүд хүргдэг байсан. Хар үсэн намирсан 10-аад орчим насны сайхан хүү байсан гэж дурсамжаараа бичсэн байдаг юм байна. Нэг удаа 1945 оны дайны үед Өмнө Дэлгэр сумаас цэрэгт явсан хүн сураг алдарсан тул тэр цэргийн ээж нь одоо хүүгээ асуухаар Ламаадан хүүд очиж лавлаж л дээ. Тэгтэн Ламаадан хүү үзээд танаа хүү уух усгүй цүл газар харангадаж өгөх одоо юм аюулт тулгараад байгаа юм байна. Би тус болёо гэж хэлсэн маа. Удалгүй Ламаадан хүү тэр ихт нь за одоо танаа хүү ямар ч аюулгүй болсон гэж хэлсэн.
Удалгүй дайны дараа тэр цэргээс буцаж хүү нас цэргээс нутагтаа ингээ буцаж ирсэн байгаа юм л та. Тэгэхэд нь ээж нь асууж л дээ. Гүй миний хүү уух усгүй одоо харангадаж өгөх гэж байхад нь ламаатан хүү тус болсон уу гэж асуухад нь нөгөө цэргээс ирсэн хүү нь ихэд гайхаж ирсэн аа. Гүйж яг тийм. Манай хэдэн цэргүүд морьтойгоо их цүлд төөрж харангадаж өгөхийн даваан дээр гинэд ламаатан хүү үзэгдсэн. Тэгэхэд холоос даллаад байсан. Тэгэд даллангуудаа энд худаг байна. Хүрээд ирээ гэж биднийг дуудсан. Очоод үзэхэд ламаатан хүү алга болоод зөвхөн устдаа худаг байсанд бол бид аврагцсан хэмээн ээжтэй хэлсэн байдаг байна. За гэх мэтчлэн Монголын худаг товлгоодын төвх араараас үргэлжлэх болно. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энд хүргээд өндөрлөе. Хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авт радиотер сервис 23 жилийн туршлагатай. За эднийх ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэхээр бүх төрлийн автомашины шинэ хуучин радиаторын төрөлцсөн худалдаа байдаг. Дээрээс нь радиаторын мэргэжлийн засвар байгаа. Радиаторын хуванцар банк сольж өгдөг. За хамгийн гол нь олдохгүй байгаа тэр ховор банкыг хөнгөн цагаанаар танд хийж өгнө. Мөн автомашины парыг салон задлахгүйгээр угаана. Заавал нэг задлаад ах шаардлагагүй. Шинэ парны радиатор худалдаа, суйрлуулалт, хөдөө орон нутгийн унаанд бас тавьж өгдөг. Мөн эйр кондишн цэнгэлэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байгаа ахна. За олон жилийн туршлагатай найдар дахин толноор бас манайхаа очиж үйлчлүүлээрэ. Одоо юу юугаа цагаан ногоосоор болох гэж юм тийм ээ. Машиныхаа аюулгүй байдлыг бүрэн ангаад яваарэ. За хаягийн хувьд болохоор хоёр салбартай дээр сансрын колонгоос дээр их рүү эргээд 300 м техник салбар байрлаж байгаа бол хоёр дахь салбар нь хуучин 22-ын товчоо Mac компани хажууд төв зам дагуу байрлаж байгаа нэ. Баярлалаа.